Их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулан 2 хуулийн төсөл, 2 улсын хурлын тогтоолын төслийг боловсруулж 2025 оны 9-р сарын 1-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөл болон улсын хурлын тогтоолын төслүүдэд дараах агуулгатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд 1. Айл өрх иргэдийн татврын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, орлогын тэгшүүлс байдлыг бууруулах, бизнесийн идэвхжлийг дэмжих, татврын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн үртгийн албан татвараас 50-аас 100% хөнгөлөгдөх юм а. 2. Төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн зорилтод нийцүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлийн төслийг биедан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж, төр хувийн хвшлийн түншлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм а. 3. Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнэт цаасны дээд хэмжээ зориултыг тусгасан, засгийн газрын үнэт цаас гаргах эрх олох тухай, үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа эсхийг эдийн засгийн эргэлтэнд оруулах орд ашиглалтыг сайжруулах зорилгоор үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай их хурлын тогтоолын төслийг тус боловсрууллаа. Эрхэм улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.